Энэ юу нь яагаад үнгүүд юу болов гэдэг анх шалтгаан нь бол одоо анх бол түүхийгээр нуршаа одоо гаргаж ирсэн. Тэгэхэд бол аль талдаа ашигтай хаягдл болохгүй давслаад бид нар чинь нэгийг ч нэгдэхгүй, хоёрыг ч хоёрдохгүй, жижигчгэхгүй ингээд давслаад зах зээлийн үнээр зарагдаж байсан байхгүй юу? Одоо тэгээд 3-4 жилийн өмнөөс энэ түүхий ид бол улам буурсаар нэхий адууны шир бол хог дээр очиж байгаа асуудал дэлгэрчтэй. Энийг одоо төр болно одоо аль хэдийнээс хойш л одоо эмхэж зэгцэлж ажиллах байсан юм аа. Одоо нөгөө төвлөрсөн хогийн цэг дээр л ажиллаж шүү дээ. Нөгөө эдэн найдалгааны цэгүүд чинь өөрсдөө хэрлэн сумаас нөгөө гаргасан хогийн цэгтэй. Тэрэн дээр түүхийд нь хаягдж явахаар энэ чинь өшөөл нэг боловсронгуй болол үн ханш нэмэгдэх жишээ нэ. Одоо тэгээд хаяхаас ур аргагүй байгаа шүү дээ, тий? Одоо л аргагүй л байна. Одоо үнд хүрэхгүй юм чинь тийшээ тээврийн зардал нэ тэрийгээ хийх бас хэцүү. Тэгээ очиод авахгүй юм чи одоо. Хотод очиод юун дээр боловсруулалт байхгүй болчихор чи энэ чи давслал нэ тэрийгээ ер нь зардлууд их гарна. Тэгээ дээрэс нь тээвэрлэлт гэдэл энэ чинь зөөр сав гэдэл асуудал. Хоньны арч чинь нэг хэсэг заримдаа хаягдал заримдаа авагдаад л итгэсэн шүү дээ. Тэгээ авч явахд бол яг одоо ингээл өвөл хүүтэ ороод ирэхээр яг муудахааргүй болчихвол тэгэл хөлдөөгөл яваад идэг л тий. Дэг үед чинь арч олон жилийн өмнө чинь 7-8 төр байдаг ус. Ядч байгаад арчин. Маччин тий. Бензин төсний мөнгө болчин тий. Ер нь боруулалтаа юм хаяад энэ чинь. Тэгээ яагаад энэ үнэтэй болдгоо яагаад энэ арьсны үнэгүй болоод байдаг энэ талыг л одоо бид нар сайн мэдэхгүй шин. Энийг л цаагаараа сайн судалж одоо болж илээ үнэтэй болоод маань үтэй амжиргаанд хэрэгтэй. Дайвартай хүн бас хаягдаад байгаа. Ямар ширхгүйгээр ингээ хаягдаад байхгүй болоод л байна шин. Энэ чинь одоо ичнээ мөнгө саас махан хаяад ингээ бос юм хаяад байна шин. Тэгэхээр шин одоо тапны үед мач тапны үед бас хохиролтой байгаа зү. Маш хохиролтой тэр шин бид чинь энэ шин авдаг байх юм бол өгөх юм бол бас л нэг 15 төгрөг шүү дээ. Тэгэхээр шин энэ авахгүй болохоор биднээс одоо яах вэ одоо хаяах нь болж байгаа юм чинь тийм. Өглөө юутайгаа бараг 5-6 мянга авчдаг лээс мэдтэй. Одоо тэрийг явахгүй энэ бараг худаа хийсэнд багадаар ч бохиртой сүйд боллоо шүү дээ. Бараг тэн дээр багтахааргүй болсон юм шүү дээ. Бараг нэг хий одоо бараг л худаа хийсэнд өвчин л болохоор болсон л шүү дээ. Амар болсон. Тийм учраас энэ түүхийд бас нэг арь шир авчвал бас хэрэгтэй л байна. Мөнгөөр бид нар зардаг. Одоо шил бүр 3500 төгрөг хүртэл хүрдэг байсан. 4500 хүртэл хүрч байсан. Тэгэхэд ч одоо зүгээр шууд хайж байгаа шүү дээ. Энэ ч одоо ингээ хаяна гэхэд бид нар ч амар хүндрэлтэй. Одоо энэ чи бүгдийг ингээд машин дээр ачаал тэгэл авчиад хогийн онгор тайна. Хогийн онгороор дур арьс байна. Тэгээ одоо арьс ширний үйл дүр үзэх сэргээх хэрэгтэй.